хийгдэж ирсэн монголчуудын газрыг булаах хүчээр суурьшуулах зэрэг олон мянган жилийн турш удамшлан ирсэн анжиргааны үндэс язгуураас залгаж амьдрах аргагүй болгож байна. Өвд монголчууд үүнийг эсэргүүцэхэд хэсгээгээр нухчин дагч байна. Гэтэл өнөөдөр хүн төрөлхт нь уугуул ард түмнүүдийн эргийг эрхэмлэн дээдлэх ёстой гэж томхогдож амьдрал хэрэгжиж байна. Бүгд танд Хятад улсын уугуул ард түмний эрхийг удандаа гişин өсөрдөж байна. Энд өвд монголын залуучуудын холбооны гишүүд бид хэвдвэр 64 өвд монголчуудыг харгислан 8 насыг нь хороосон өө олноор өө төрлөөр устгасан яг хэргийг шийдвэртэй буруушааж 64 ахын дүүсийнхээ гигэн дурсгалыг үндэтгэн нэг гашуунаар нэгээр гашууд буугаа илэрхийлж байна. Бид бүхэнд жил бүрэн 10 сарын 1 буюу Хятад Хятад улс зайгалагдсан өдөр өвд монголчуудыг харгислан явдлыг гашуудад үндэтгэж байх болно. Хоёрдугаар хүн төрөлхтний эсрэг энэ ялт хэргийг олон улсын шүүхэд мэдээд энэ бурууснуудыг хариуцлага үдээсэн судалгаа шийдвэрийн дутаа үйл ажиллан гэдгийг мэдэгдэж байна. Гуравдугаар өвөр Монгол орон 1947 онд байгуулагдсан. Гэтэл бүгд найрамдах Хятад ард улс 1949 онд байгуулагдсан хэрнээ өвөр Монголыг хүчээр эрхэндээ оруулсан. Энэ зөв бус явдлыг нэгдсэн үндэсний байгууллага олон улсын хүний хамгаалах газрууд олж харж анхааралтай аван ажиллаж өвөр Монголыг бүгд найрамд Хятад ард улсын нэршээлээс гаргах чөлөөтэй болох хэрэгтэй гэж үзэж байна. Бид бүхэнд бүгд Хятад ард улсын засгийн газар тагтсан дараах зүйлүүдийг шаардж байна. Нэгдүгээр өвөр Монгол дахь дарангуй даруй засаа, хоёрдугаар өөртөө засах орны нэрийн үндэс нь өөртөө засах төрийг барина гэсэн хуулийн дагуу өвөр монголчуудад өөртөө төр засгаа барих өөртөө гэсэн хуулийн дагуу өвөр монголчуудад өөртөө засаг төрөө барих, өөртөө засах орноо удирдах боломжийг олгож өөртөө засах орон шиг орон болох 3-аар 15 жил 9-ээр хоригдож зовж тарчсан гэсэн үг. Гэрийн хорионд хүн байсаар байгаа хадаад цагаатад сулдаж эмчилж нүхэн долгор олгох. Чугуу наран билээ тод Монгол Батцангаа болон бусад өвөр Монголын улс төрийн хоригдлуудыг судлаж хохирлгүй болох. Дөрөвдүгээр Нанд Хятад улсын төр засаг олон жил өвөр Монголын соёл урлагийг хариуцсан эрх барилаа. Өнөөдөр өвөр монголчуудын соёл урлаг сүрэлт нүүрлээд байна. Дээдсээс үлдсэн ариун сайхан соёл урлагийг минь оромжлохоо зогсоо. Бид монголаараа зарнаар байна. Өмнөд монголчуудын соёл урлагийг нээлттэй болгох. Хамтгаар тухайн өөртөөс орны нэрийн үндэсний хэлийг нэгдүгээр хэл болгох зарчмыг хэрэгжүүлж өвөр Монгол бичгийг өвөр Монголын нэгдүгээр бичиг болгоно дэлгэрүүлж зургаар өвөр монголчуудын овог нэрийг баримт бичгээр монголоор зөв бичдэг болох баримт бичгийг хариуцсан хүмүүс нь монгол хүн байх ёстой. 7-дугаарт монгол сургуулиудыг хааж харих хөгжлийг сайдруулахад зогсоод 8-дугаарт монгол сургуулиудын сурах бичгүүдийг өвөр монголчууд өөрсдөө захиан гарах боломжийг олгох, монгол хэлээр их зохиолыг чөлөөтэй болгох. 8-дугаарт монгол сургуулиудын 9-дугаарт монгол хүүхэд залуучууд оюутан сургалтын зөв боловсрол олох, түүх соёлоос өөр мэдэн танин мэдэх сурах эрхийг хүндэтгэх. 10-дугаар монголчуудын соёлыг дундад улсын соёл хэмээн ЮНЕСКОд бүртгүүлэх хууль сурталчилгаа зогсоо. Монголчуудын соёлыг
солилцоогоор сурах боломжтой болгож өөртөө заслах бүх залтыг хариуцсан өөр монгол залуучуудыг шинэ үеийн дэлхийн хөгжлийн жишгтэй хөл нийлүүлэхэд эцсийн төр хязгаарч тавихад байж өөр монголчуудын амьдралыг дээшлүүлж бүгд багчуудын өн төлбөргүйгээр үйлчлэг хэмжээг олноор бий болох 50-аас дээш насны өөр монголчуудын эмнэлгийг өнгөө болох бидний зориулсан эмнэлгийг олноор босох өөр монголчуудын уудам талнутаг ахмад хүүхдүүдийн амралтын тусламжийг тусламжуудыг олноор байгуулж өн төлбөргүй үйлчлэх монголчууд маань чиний хандан гарч өөр монголчууд маань үеийн үед үрийн нүр нэгж манд болох бай.